Одоо өмнө нь яг хэд дэрвчсэн тэр нормороо хэвэндээ явж байвал болох байх л гэж бодож байна. Одоо энэ гаргасан саяны гаргасан шийдвэр бол арай буруу л байх гэж бодож байна. Бид нар ч одоо хэрэгцээ гарвал такси гаргалаа явна шүү. Арай л өндөр юм шиг санагдаж байна. Арай л чангацсан үн юм шиг. Гэтэ үйлчлэгийн соёлтой байвал 1000 төгрөгөөр явах бол. Явахд бол болно шүү дээ. Тий. Аимшиг юм суулгачаад 1000 төгрөг ихэд бол бас хэцүү шүү дээ. Тий. Сайн мэдэхгүй л шүү дээ. Тэр юм буруу юм шүү. Одоо тэгэл машинууд явах болчингууд ч хүмүүс өөрөө ирэхгүй тэгэл такси барьж байгаа. Нэг тийж тэрлээ босон суугаад байгаа хүн байхгүй шүү дээ. Тэгээд чин яг нэг хэсгээл дэмцсэн болцсон юм шүү. Тэгж л бодож байна. Одоо чинь тэгэл өмнө өсөж байгаа юм чинь. Одоо өсгөөс юу яхаас өөр арга байхгүй шүү. Өсгөөс өөр арга байхгүй шүү. Тийм үү? Тий нэмгээс өөр арга байхгүй шүү. Тэг бүх юм нэмэгдээд чи өдөр юм нэмч өдөр нэмэгдээд яваад шүү. Тий. Тэг өсгөөс арга байхгүй. Ямар ч арга байхгүй. Таны хувьд бол 1000 төгрөгөөр таксисэн боломжтой. Гага өнөөдөр бол боломж байна. Одоо ажил хийж байгаа болохоос яг нь боломжтой байна. Гэтэл өмнөх амьдрах гэж байгаа юм чи мэдээж чинь таксины жолооч гэсэн өөрөө ч гэсэн эдэн зэс аваад цаашаа амьдрах хэрэгтэй шүү дээ. Тийм үү? Тий. Энэ өдөр яг боломжтой гэж бодож байгаа шүү. Өсгөн зөв шүү дээ. Тий. Үнэн нэмэхэр чинь тэгээ буруулаад таарна шүү дээ. Хямдхан юмар бид нар явахыг хүсэж байна шүү дээ. Үндэслэл муутай байна. За би харин энэ талаар сайн их мэдэхгүй Таны байна. хувьд 1000 төгрөгөөр таксигаар явах боломжтой. Хэцүү дээ. Амьдрал одоо жоохон хэцүү л биш. чинь тэгээ давуу өрхөө олгоод бусд нь болохоор зэрэг бусдаа таксины олон компани байгаа шүү дээ. Ганцхан компанид л тэр нэгдүгээрийг нэгээр их зөвшөөрлөгдсөн байна шүү дээ. 30 такси ямар компани гэж өчтөр зургатаараар ярьж байгаа нь. Тэгээ тэр хувийн машинуудыг одоо хувийн хэдэн машинтай ус одоо яах юм? Тэ? Хуваараа одоо хувийн хүний хувийн өөрөө өмч шүү дээ. Тэр өөрийнхөө өмчээр юугаа олж намаахгүй зү. Тэгэхээр хувийн машиныг одоо хязгаарлана, хувийн машиныг баргийн төвз марч явуулахгүй юм яриад л шүү дээ. Таксины автобус шиг одоо тэр хэдэн таксиг чинь тусгай зөвшөөрлөөр нэгдүгээрийг нэгээр явуулаад бусд нь бол явахгүй. Тэ? Тэгээ одоо энэ ялангуяа энэ ажилгүй улсууд их байгаа. Энэ ажилгүй улсууд чинь яг өөрийнхөө нэг хэдэн таксиныхаа орлогоор л өдрийнхөө тусгай мөнгө олж байгаа шүү дээ. Тэр улсууд хүн тусаа шүү дээ. Тийм биз? Ерөнхийдөө 1000 төгрөгөөр явах үндэслэлтэй гэж хэлж байна. 1000 төгрөг явуулж болно шүү дээ. Тэ тэр бол байж болно. Таксины үүнийг 1000 болгоно гэх тийм ээ. Тэрний үндэслэлийг бол би их муу үндэслэл санаж байгаа. Ганц такси биш энэ чирээс одоо бүх амжиргааны өртөг бүгдээр нэмэгдлээ шүү дээ тийм ээ. Одоо сайн байна уу мөнгө авах гэдэг бол тийм ээ. Тэгээд өдөр өхөн нэмээд байгаа. Тэгэхээр энэ такси чинь бол бас л Улаанбаатар хот юм метрог хот юм чинь. Маш л том юм амжиж байгаа юм шүү дээ тийм ээ. Тэгэхээр бидний өөрсний чинь одоо цалин бүнлүү авдаг гэдэг нь юу юм бэ лээ тийм үү? Тэгээд энэ дэр бол огн жаахан харж үзүүл зүгээр юм даа. Наа тийм л бодож харж ирсэн гэж сонсоод. Тий арай л биш дээ л гэж. Тэгээд ганц такси биш л дээ одоо ингээд захилгаан дулаан бүх юм нэмэгдлээ л дээ. Энэ нөлөөр яаж амьдрах юм бэ? Уул нь бол нэмхэн зөв. Яг тэгэхээр манайх бол хамгийн хямдхан такси нэ. Километр авдаг мөнгө нь дэлхийн улс орнуудаас хамаагүй хямдхан. Гэхдээ нэмсний хажуугаар бас нэг анхаарах зүйл байгаа. Тэр нь юу гэсэгээр таксинд ороод суух маш муухай үнэртэй, тий. Таксинд жолооч нар маш муухай харьцаатай. Тэгээ одоо нэг километр нь болоог байхад 1000 байтугай одоо бараг мөнгө аваад байгаа шүү дээ. Тэгэхээр чи хэрвээ үн нэмж байгаа бол дагалдаад таксины үйлчлэгээ эрхэлдэг компаниуд тавигдах шаардлага өндөр болох хэрэгтэй л гэж хэлмээр. Нэг нүггүй хэлэхэд баг үнэ нэмэхээс өмнө эхлээд тэр шаардлага тавиад тодорхой шаардлагуудыг хангасны дараа та нар үнэ нэмж болно гэх тэр компаниудад одоо тодорхой шалт үзүүлж болдгоо юм уу тий хамгийн түрүүнд үнэ нэмчихэр чинь үнэ нэмж байгааг нь хариуцлагыг ч гэдэг үнэ нэмж байгаагийнх нь шууд сөрөг үр дагавар хэн хүлээх өгөр жирийн хэрэглэгч ард түмэн л хүлээнэ гэж бодож байна. Тэгээд таксины үнэ нэмсэн ямар нэг бензины үнэ нэмэгдэг байхад нэмж байгаа явдал нь миний бодож байгаагаар миний ойлгож байгаагаар бол одоо 9 сар болоод манай улсын төв секшн Улаанбаатар хот учраас хөдөө орон нутгаас маш олон хүмүүс оюутнууд ажил хэргийн ажил хайсан одоо 9 сар шид хөдөлгөөнтэй сар шүү дээ. Тэгээд яг одоо нэг юм оргил цаг үед гудамжинд такси олдохгүй нийтийн тээврийн унаа маш их хүнтэй. Тэгээ хувийн унааг босоод яадаг вэ гэхээр таксины одоо бараг л бяцхан өрсөлдөөн бошоохон такси барихын өрсөлдөөн. Тэгээд хүмүүст яг одоохондоо үн нэмж байгаа төдийлөн тосхгүй байгаа боловч яг энэ оргил үед сараад ажил жигдэрсэн үед 1000 төгрөг эхний километр 1500 цаашаа 1000 төгрөг гэдэг чинь нэг нүггүй хэлэхэд айгүй өндөр үнэтэй гэж бодож байна. Тэгэхээр үнэ нэмхийнхээ өмнө тодорхой шаардлагуудыг тавиад таксины үүшгээгээ илүү сайжруулах хэрэгтэй гэж байр суурьтай байна да.